Наран мандал Enterprises компани нь байгалийн баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч, байгаль орчныг хамгаалах хууль, олон улсын стандартыг даган мөрдөж, үйл ажиллагааны явцад гарч байгаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлд олон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. За намайг Далай жаргалын хот гараг гэдэг. За Наран мандал Enterprises цуцал компани байгаль орчны мэргэжилтний эдийн залуу байна. Манайх дүүцүүлэн хамгаалахаар за энэ жилийн тухайд гэх юм бол дүүцүүлэн хамгаалах Баян-Онгор аймгийн Бөмбөрс сумын нутаг 2 дугаар баг Ширхэн нэртэй газартаа техник нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн байгаа. Одоо усан сэргээлж бэлэн болсон гэж ажиллаж байна. За мөн Баян сумтай дүүцүүлэн хамгаалахаар одоо 10,000 ширхэг мод суулгах нийлүүлэхээр ажиллаж байна. Байгаль орчны хянах шинжилгээний тухай гэх юм бол за бид нар хянах шинжилгээг удирдлагын нэг удаа хийж явдаг. За удирдлагаа нэг удаа бид нар усны дээж авч илгээдэг. За хөрснөхийн дээжийг авч идэг. За итэмцсэн лабораторид одоо илгээж одоо хянах шинжилгээг хийж явдаг. За түүнийхээ одоо гарсан үр дагаврын хүрээнд сэргийлэх хурдан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Энэ жилийн тухайд гэх юм бол байгаль орчинд хийгдсэн ажил гэх юм бид нар энэ жил хаягдан даалгийнхаа жилд нөхөн сэргийлэх ажил хийгдлээ. За тухайн нөхөн сэргийлсэн техник нөхөн сэргийлсэн ажил дээр бол биологийн нөхөн сэргийлтийн ажлыг давхар мөн туршилтаар хийж гүйцэтгэж амжилттай хэрэгжүүлээд явж байна. За мөн техник нөхөн сэргийлтийн ажил, за мөн амьтны мониторингийн ажлуудыг давхар хийгээд гүйцэтгэж явж байна. За манай төслийн толгойд 11 ширхэг тарга одоогоор нутагчин амьдарч байгаа гэсэн тоо судалгаагаар гаргаа явж байна. За мөн манай төслийн толгойд дээр хярас, за цаарлчон, үнэг, за өвлийн цагаан огтон гэх мэт амьтнууд бол одоо төслийн өдөр одоо амьдарч байгаа гэсэн судалгаа тоо судалгаа гаргаад амжилттай хэрэгжүүлж явж байгаа. Чуун судалгааг бол одоо хэрээр явж хийж байгаа бид нар. За төслийнхэн талбайгаар одоо судалгаа хийгээд ерөөдөө явж байгаа. За манай хэрийн судалгаан дээр ерөөдөө бор шуу, хэрийн бүргэд гэх мэт шуунууд бол ихвчлэн элбэг тохиол таарч байгаа. Манай яг лицензийн одоо төслийн талбай дээр гэх юм бол 30 ширхэг одоо түүх соёлын дурсгалт газар ерөөдөө байна гэж бүртгэгдсэн байгаа. Энэ дээр бас бид нар хяналт шалгалт хийгээд буцаагаад бас газрын хөндлөлтгүйгээр хамгаалах арга хэмжээг аваад хэрэгжүүлээд явж байгаа. Наран мандал компани нь 2021 онд дүүцүүлэн хамгаалах ажлын хүрээнд эвдрэлд орж өрхөгдсөн Баян-Онгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1-р багийн Дөхөм нэртэй газарт техникийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгээд байна. 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан эвдрэлд орсон талбайд нөхөн сэргээлт хийх, хаягдлын далангийн нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэн бүрэн хужилт хийж ургамал тариалсан. 2023 онд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Онгор аймагт 500 ширхэг хайлаас модны суулгац тариалсан. Мөн бид 2024 оноос эхлэн Баян-Онгор аймгийн Баян-Овоо сумтай хамтран ногоон сум хөтөлбөрийн хүрээнд 10,000 ширхэг модны суулгац нийлүүлэх ажлыг эхлүүлэн ажиллаж байна. Манай Наран мандал компанид байгаль орчин дээрээ байгаль орчноо хамгаалж, дээдж байгаль орчиндөө техникийн нөхөн сэргээлт, тулан биологийн нөхөн сэргээлт хийж ажиллаж байна. Байгаль орчин бол бидний ирээдүй. Наран мандал аюулгүй үр бүтээлтэй ажиллацгаая.